Техран эрчим хүчний байгууламжууд халдлагад өртвөл Ормозын хоолойг тэр чигт нь хаана гэлээ. Иран Израилийн цөмийн байгууламжийн ойролцоо Пуужингийн цохилт өгчээ. Кубас Америк нэгдсэн улсаас ирж болцошгүй халдлагад хариу үзүүлэхэд бэлэн гэв. Хятад улс олон улсад нээлттэй бизнес хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүллээ. Арамдраг азагштай Цэнгэрлээсийн олон улсын гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс та бүхэнд таймл өргөх болно. Анхаарлаа хандуулъя. Америк нэгдсэн улс дайныг эцэслэж Ормозын хоолойг нээхийн тулд Техраны эсрэг үзүүлж байгаа дарамт шахалтаа огцом нэмэгдүүлж байна. Тодорхойлбол ерөнхийлөгч Дональд Трамп 48 цагийн дотор Ормозын хоолойг нээхгүй бол Ираны эрчим хүчний дэд бүтэц рүү довтолж эхэлнэ гэдгээ зарлалаа. Энэхүү 48 цагийн хугацаа нь Улаанбаатар хотын цагаар маргааш өглөө буюу мягмар гарагийн өглөөний 7 цаг 44 минутанд дуусна. Тэгвэл үүний хариуд Ираны хувьсгалт Гвардийн зүгээс Ормозын хоолойг тэр чигт нь хаана гэж хүртэл анхааруулад байна. Талуудын хооронд дипломат яриа хэлэлцээ өрнөж байгаа шинж одоо хүртэл байхгүй. Дэлхийн нефт болон шингэрүүлсэн байгалийн нийлүүлэлтийн ойролцоогоор 5-1 дамжин өнгөрдөг энэхүү нарийн стратегийн гарцыг хааж байгаа нь 1970-ад оноос хойш хамгийн ноцтой нефтийн хямралыг үүсгэж байгаа талаар судлаачид анхааруулсан байна. Америк нэгдсэн улс болон Израиль улс 2 дугаар сарын 28-нд Иранд цохилт өгснөөс хойш Техран Ормозын хоолой Америк нэгдсэн улс болон Америк нэгдсэн улсын холбоотнуудаас бусад улсуудад нээлттэй гэж зарлаад байгаатай холбогдуулан энэхүү хоолойгоор явах хөлөг онгоцуудын урсгал 90 гаруй хувиар буураад байгаа. Ийм хэвээр удаан байх юм бол асуудал зөвхөн Израиль, Иран, Америк биш дэлхийн дахныг хамарсан эрчим хүчний төдийгүй эдийн засгийн томоохон хямрал болох нь гарцааг байна. Тиймдээч хоолойг буцааж олон улсад нээлттэй болгох нь Дональд Трампын цэцэрлэгээний хувьд гол анхаарч байгаа нэг зүйл нь. Гэхдээ хоолойг нээхийн тулд хүч хэрэглээд зогсохгүй. Ираны цахилгаан станцуудыг онилно гэж байгаа нь Ираны зэвсэг хүчний ерөнхий штабаас хүчтэй эсэргүүцлийг давч байна. Хэрэг явдал тиймдээ хүрэх юм бол Ормозын хоолойг тодорхойгүй хугацаагаар бүрэн хаахад бэлэн гэдгийг хэлээд байгаа нь энэ. Түүнчлэн Израилийн эрчим хүч болон холбооны дэд бүтцийг бүхэлд нь онилж Америк нэгдсэн улсын хувь эзэмшилтэй бүс нутгийн ижил төстэй компаниудыг ч гэсэн адил байгаа болгоно гэж анхааруулсан байна. Яг одоогийн байдлаар Ормозын хоолой нөхцөл байдлын тухайд дайн эхлээд 4 дахь 7 хоногт инхүү орж байгаатай ийм хугацаанд Ормозын хоолойгоор ердөө 100 орчим хөлөг онгоц нэвтэрсэн байна. Дайнаас өмнө өдөрт дунджаар 138 хөлөг онгоц энэхүү хоолойгоор дамжин өнгөрдөг байсан нь одоо өдөр тутмын урсгал нь ойролцоогоор 95%-аар буурсан байна. Хоолойгоор аюулгүй явсан гэж байгаа хөлгүүдээс аль усах гэдэг нь мэддэгдсэн хөлгүүдийг харах юм бол Ираны далбайтай 14 хөлөг онгоц, Хятадтай холбоотой компаниудын эзэмшлийн 9 хөлөг онгоц, мөн энэтхэг улсыг зорж байсан 6 хөлөг байсан байна. Түүнчлэн Пакистан улсын далбайтай нэгэн нефт тээвэрлэгч 3 дугаар сарын 15-нд хоолойгоор нэвтэрсэн гэх мэдээлэл байна. Тэгвэл нөгөө талд Иран бям гарагийн орой баллистик пуужингаар өмнөд нутагт, Израиль улсын өмнөд нутагт цохилт өгсөний улмаас Арад хотод 118, Димана хотод 64 хүн шархагдсан байна. Энэхүү халдлагатай холбогдуулан бас нэг томоохон асуудал олон нийтийн анхааралд орж ирээд байгаа нь Израилийн цөмийн зэвсгийн бодлого байгаа. Учир нь энэхүү халдлагад өртсөн хотууд нь Израилийн цөмийн байгууламжтай тун ойр байрладаг бүс нутаг. Тодруулах юм бол Димана хотоос ойролцоогоор 13 км-ийн зайд Негивийн цүлд Шиньон Персийн нэрэмжит цөмийн судалгааны төв байдаг нь нийтдээ энэхүү талбайг Димана реактор гэж нэрлэдэг юм байна. Энэхүү байгууламжийг олон улсад Израилийн цөмийн зэвсгийн нөөцөө хадгалдаг газар гэсэн таамаглал түгээмэл байдаг. Олон улсын атомын энерги агентлагийн мэдээлснээр энэ газарт шууд гэмтэл учирсан тухай баттай мэдээлэл одоогоор байхгүй. Израилийн цөмийн зэвсгийн бодлогын тухайд олон 10 жилийн турш дэлхийн нийтийн хувьд нууцлаг хിവэрэ байсаар ирсэн. Израиль улсын цөмийн зэвсгийг эзэмшдэг эсэх албан ёсоор баталж байсан тохиолдол байхгүй. Нөгөө талд өгөөсгөж байсан тохиолдол ч гэсэн байхгүй. Аюулгүй байдлын шинжээчдийн тухайд Израиль улсыг бодиттой томоохон хэмжээний цөмийн хүчин чадалтай гэж үздэг. Тухайлбал Стокгольмын олон улсын их тайвны судалгааны хүрээлэнгийн тооцоогоор Израиль ойролцоогоор 80 орчим цөмийн цэнэгт хошуутай.
Та тэдгээрийг онгоцолон баллистик пуужингаар зөөвөрлөх боломжтой гэж байна. Гэхдээ Израилээс баталгаажуулсан зүйл байхгүй учраас шууд цөмийн засгийн асуудлыг ярих нь учир дутагдaltaй байж болно. Гэхдээ гол нь үүний цаана Израиль, Иран аль аль нь үүсэж байгаа мөргөлдөөнийг улсынхаа оршин тогтнолтой холбон тайлбарлаж эцсээ хүртлээр явна гэж байгаа нь нөхцөл байдал хаашаа л гэж болцоошгүйг анхаараас хэрэг юм. За энэхүү Ираны дайнтай холбоотой мэдээллийн хажуугаар Куб улсад мөн нөхцөл байдал тун тааг байна. За Венесуэл улсын дараа Америк нэгдсэн улсын тусгай ажиллагааны дараагийн бай болж магадгүй гэдэж байсан Куб улсын эрх баригчид за Америк нэгдсэн улсаас ирж болцошгүй альва халдлагын эсрэг хариу арга хэмжээ авахд бэлэн гэдгийг мэдээллээ. Гэхдээ энэхүү мэдээлэлтэд зэрэгцээд эрчим хүчний хомсдлын улмаас Куб улс даяар тог тасарч 10 сая хүн цахилгаан эрчим хүчгүй болсон байна. Энэ тухайн улсын хуучирч илэгдсэн эрчим хүчний дэд бүтцийн байгууламжууд за мөн Америк нэгдсэн улсын нефтийн хоригтой холбоотой гэж албаных нь тайлбарлаж байна. Куб улсад 1-7 хоногийн дотор 2 дахь удаага улсыг хамарсан цахилгаан эрчим хүчний хомсдол үүслээ. 3 дугаар сарын дундуур тасарсан цахилгаан хомсдлыг буцаан сэргээн засварлагатаа 72 мянган хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг сэргээж 5 эмнэлгийн ажиллагааг хэвийн болгоод байсан. Гэтэл өчигдөр өглөө ахин тасарснаар улсыг хамарсан цахилгаан хомсдол сэдрээд байна. Эрх баригчид эмнэлэг, ус ханган нийлүүлэх төв болон бусад зайлшгүй шаардлагатай салбаруудын цахилгааныг яаралтай буцаан сэргээхэд голчлон анхаарч ажиллаж байна. Өчигдөр орой 2 сая гаруй хүн амтай нийслэл Хавана хотын зарим хэсэгт цахилгаан эрчим хүчийг хэсэгчлэн сэргээсэн боловч улсын бусад бүс нутгууд цахилгаангүй хэвээрл байна. Куб улсаас сурвалжлах хийж буй бусад орны сэтгүүлчид нөхцөл байдлыг түлшний хомсдол, хуучирсан дэд бүтцийн асуудал, урт хугацааны эдийн засгийн хямралуудтай холбон тайлбарлаж байна. Үүн дээр нэмээд Куб улс дотоодын түлшний хэрэглээнийхээ ердөө 40 орчим хувийг үйлдвэрлэдэг улс тул импортоос ихээхэн хамааралтай байдаг. Энэхүү Кубад энгийн эргээд ажиллах, хичээл сургуультай явах, хоол хийх, цэвэр ус уух зэрэг энгийн өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүй байна. Үүнтэй зэрэгцээд Куб болон Америкийн нэгдсэн улсын харилцаа улам бүр хурцтаж байгаа нь нэрмээс болж байна. Өнөөдөр Кубын гадаад хэргийн сайд Карлос Фернандес де Косио Куб улс Америкийн нэгдсэн улсаас ирж болцсошгүй цэргийн ажиллагаа аливаа халдлагын эсрэг хариу арга хэмжээ авахд бэлэн гэдгийг мэдгдлээ. Мөн тэрээр улсын тусгаар тогтнол улс төрийн дэглэмийг өөрчлөх зэрэг асуудал дээр хэлэлцээр хийх боломжгүй гэдгийг хэлсэн. Энэхүү мэдэгдэл нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 7 хоногт Куб улсад ирэх мэдэл нөлөөгөө тогтоох нь нэр төрийн хэрэгэ гэж мэдэгдсэнтэй холбоотой. Энэ 7 хоногт Вашингтоны байр суурь харьцангуй зөөлөрч Куб улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөө байхгүй гэдгийг мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Куб улсаас улс төрийн хоригдлуудыг суллаж, улс төрийн шинжилэлт хийсэн тохиолдолд нефтийн хориг арга хэмжээг сулруулна гэсэн байр суурьтай байна. За тэгэхээр дээрээс нэг болон 2 дугаарт ордог томоохон эдийн засгтай 2 улс буюу Америк нэгдсэн улс болон Хятад улсын эрх баригчдын хоорондох тарифын асуудал орох маргаан дуусаагүй хэвээр байгаа. Сүүлийн үед Хятадын талаас Дональд Трампын хатуу чанга тарифын бодлогын эсрэг тал буюу олон улсын худалдаа хамтын ажиллагаанд нээлттэй гэсэн дүр төрхийг олон улсын давцанд бүрдүүлж энэ чиглэлд онцгой анхаарч ажиллагаа амлаж байна. Тодорхойлбол Ням гарагт Бээжин хотноо болсон Хятадын хөгжлийн форумын үеэр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Сян улсынхаа эдийн засгийг гадаадын компаниудад илүү нээлттэй болгож олон улсын түншүүдтэйгээ илүү тэнцвэртэй худалдаа хөгжүүлэх бодлого баримтлана гэдгийг илэрхийллээ. Намайг Хятад улс гадаадын өндөр чанартай бараа бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлж цаашлаад дэлхийн худалдааны нийт хэмжээг хэлхийг зорж байгаа гэсэн байна. Жишээлбэл энэхүү зохион байгуулагддаг 2 өдөр үргэлжилдэг энэхүү форум өнөөдөр өндөрлөж байна. Энэхүү форум нь Бээжин гадаадын бизнесүүд, эдийн засагчид, судлаачдад эдийн засгийн алсын хараа хөрөн оруулалтын боломжийг танилцуулдаг гол талбар нь болдог уламжлалт. Форумын өмнөхөн Хятад улс 2025 онд гадаад худалдааны ашиг нь 1.2 их найд $1 буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай мэдээлэл гараад байсан. Хэдийгээр Бээжин энэхүү олон улсад нээлттэй гадаад худалдааны бодлого баримтлана гэж байгаа боловч бодит байдал дээр тулгарч болох сорилтууд цөөнгүй байгаа талаар нь шинжээж хэлж байна. Тодорхойлбол Хятадын хямд үнэтэй хэд их хэмжээний үйлдвэрлэл зарим улсуудын хувьд дотоодын бизнес эрхлэгчид үйлдвэрлэгчдийг нь хохирооно гэсэн болгоомжлол олон улсад байна. Мөн зарим улс орнууд Хятадын бүтээгдэхүүнээс хэд хамааралтай болохгүй гэж болгоомжлж байгаа тохиолдлууд нь бий. Нөгөө талаас энэхүү Льецяны илтгэл нь олон улсыг Хятадтай худалдаа наймаа хийх хэрэгтэй гэж уриалахаас гадна өөр нэг утгатайг нь Америк нэгдсэн улсын чанга хатуу худалдааны бодлогын эсрэг талд байгаа шүү гэдгийг харуулах зорилготой байна. Өнгөрсөн 7
Улаанбаатарт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайны улмаас Бээжинд айлчилж, загтсан дарга Ши Жинпинтэй уулзгаар төлөвлөж байсныгаа хойшлуулсан. Үүний улмаас хоёр улсын хоорондох тарифын маргаан стратегийн ашигт балтамлын нийлүүлэлт худалдааны хоригоцтой холбоотой олон асуудал дахин галаад байна. Гэхдээ энэхүү форумтай зэрэгцээд Хятадын худалдааны сайд Ван Винтао Америк нэгдсэн улсын эмийн салбарын худалдааны холбооны төлөөлөгч нартай уулзсан байна. Мөн Apple компаниг гүйцэтгэх захирал Тим Кук илтгэлдээ Хятадын ханган нийлүүлэгчтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж салбарын хөгжлийг ахиулахад хамтран ажиллахыг зорьсон хിവэрэ байна гэдгийг хэлсэн байна. Түүнчлэн Samsung Electronics, Volkswagen, Broadcom, Siemens зэрэг томоохон дэлхийн корпорац компаниудын удирдлагууд нь форумд оролцлоо. Түүнчлэн HSBC, UBS, Standard Chartered зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд гэсэн төлөөлөгчдөд илгээсэн байна. Өнөөдрийн сүүлийн онцлог мэдээ хүргэе. Америк нэгдсэн улсын засгийн газраас дотоод хэргийн яамд тавьсан санхүүжилтийн хоригийн улмаас харьяа байгууллагуудын нүүл ажиллагаа зогсож эхэлсэн байна. Өнгөрсөн сарын 14-ноос хойш тээврийн аюулгүй байдлын албаны 366 хүнийг ажлаас нь чөлөөлж, зарим нь ажлаасаа гарч үлдсэн нь ажилчид нь цалингүй ажиллаж байгаа гэсэн мэдээлэл. Энэхүү хүний нөөцийн дутагдлын улмаас Нью-Йорк болон Атлантагийн Hartford, Jackson зэрэг томоохон нисэх онгоцны буудлууд зорчигчдын ачааллаа дийлхэ болж эхлээд байгаа юм. Даргын сануулгад Конгрессоос тээврийн аюулгүй байдлын алба, цагаачлалын алба, мөн гайлын алба болон хилийн хамгаалалт, холбооны онцгой байдлын удирдлагын агентлаг, даргын хамгаалтын алба, мөн кибер аюулгүй байдал тэргүүтээ төсөл хөтөлбөрүүдийн төсвийг батлааг ба. Энэ талаар тодруулах юм бол ардчилсан намынхан дотоод хэргийн яамны санхүүжилтийг батлахын тулд цагаачлалын агентлагт шинжилэл хийх шаардлагатай байна гэсэн ийм шаардлагыг тавьсан байна. Энэ оны ихээр уг агентлагийн цагаачлалын хуулийг сахиулах ажиллагааны үеэр 2 хүн амирагдсантай холбоотой. Тухайд эдгээр хэргийн улмаас иргэд олон нийт бухимдаж жагсаа цуглан газар аваад байсан. Одоо хүртэл бүгд найрамдах намынхан эдгээр хэрэгт цагаачлалын агентлагийг буруутай гэж үзэхгүй байгаа учраас ийхүү дотоодын аюулгүй байдлыг сахиулах чухал яамны төсөв гацаж ажиллах хүчний хомсдолд ороод байгаа юм. Оюун төрөс тээврийн аюулгүй байдлын албаны ачаалал нэмэгдэж байгаа учраас ерөнхийлөгч Дональд Трамп цагаачлалын агентлагийн ажилчдыг хэсэг онгоцны буудлуудад зорчигчдын бичиг баримтыг шалгах, орох гарах гарцыг хянах чиглэлд ажилуулахаар томилсон гэдгээ зарлалаа. Америк нэгдсэн улсын тээврийн сайдын зүгээс нөхцөл байдал уламд ордно гэж анхааруулж. Мөн цалингүй ажиллаж байгаа нисэх онгоцны буудлын ажилчид хүнсний талооноор амьдралаа зоож байгаа гэдгийг хэлж байна. Tesla компани гүйцэтгэх захирал Elon Musk хүртэл энэхүү тээврийн аюулгүй байдлын ажилчдын цалинг турх хугацаагаар төлөх саналыг хүртэл тавиад өмчжээ. Хөтөлбөр хүргэлжилж байгаа үргэлжлүүлэн зарим онцлог мэдээллийг давчруулна. Хятадын инженерүүд 70,000 м-ийн гүнд шумбах боломжтой аялал жуулчлалын зориулалттай шумбагч төхөөрөмж зохион бүтэжээ. Шахан хотын баруун талд орших Үсий хот дахь Хятадын усан онгоцны шинжлэх ухааны судалгааны төв энэхүү төслийг хэрэгжүүлж энэ оны эцэсгэхэд туршилтын загварыг бүтээж 2030 он гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. BTS хамтлагийн BTS Comeback Live Arena нэртэй шууд тоглолт Netflix-ээр дэлхийд даяар цацагдж 77 улсын жагсаалтыг тэргүүлжээ. Ойролцоогоор 1 цаг үргэлжилсэн энэхүү шууд дамжуулалт нь Netflix-ээр дэлхийд хүрсэн Өмнөд Солонгос улсын анхны тоглолт болж байгаа юм. Энэхүү тоглолт 3 дугаар сарын 21-нд Сөүлийн талбайд болж ойролцоогоор 100,000 гаруй фэнүүд нь цугларсан байжээ. 4 жилийн дараа эргэн ирсэн BTS хамтлаг цааш 3 дугаар сарын 24-нд Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод Spotify-тай хамтарсан Spotify X BTS Swim сайт арга хэмжээг зохион байгуулсан гэлээ. НАТОгийн адмирал Пьер Вандигер ахлуулсан төлөөлөгчид Киев хотод айлчилж байгаа нь 2022 оны 2 дугаар сараас хойших ийм өндөр түвшний цэргийн командл анх удаа Киевт очиж байгаа тохиолдол болж байна. Энэхүү уулзалтаар Украины цэргүүдийг НАТОгийн сургуультанд оролцуулах болон ирээдүйд хамтарсан төв байгуулах асуудлыг хэлэлцжээ. Швейцар улс Америк нэгдсэн улс Израиль улсын Ираны эсрэг дайны улмаас төвийг сахих бодлогоо баримтлан Америк нэгдсэн улс руу зэвсэг экспортлох шин зөвшөөрөл олгохоо зогсоолоо. Мөн дайнтай шууд холбоотой Америк нэгдсэн улсын нислэгүүдэд агаарын орон зайгаа хааж өмнө нь олгосон лицензүүдийг хянан шалгахаар болсон байна. Үүний өмнө Швейцар улс Ирак, Украин зэрэг олон улсын мөргөлдөөний үеэр зэвсгийн нийлүүлэлтийг хязгаарлаж байсан удаатай.
За олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Сайн хамраарай.